Сайн байцгаана уу? Энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. За би маш урт удаан хугацааны туршид ямар ч видео оруулж чадаагүй. Маш завгүй байсан. Тэгээд өнөөдөр нэг цаг гаргаад энэ видеог үзэх хүмүүст богино ч гэсэн хэрэгтэй мессеж өгье гэж бодоод ер нь сэтгэл хөдлөж суугаа тууштай ажиллуулъя гэж бодож байгаа. Тэгээд цаг зав хэр гарах нь аль болох тууштай оруулахыг бодноо. За тэгээд би энэ хэд өдөр болгоноос нэг өдөр суулж аваад энэ видеог үзэж байгаа та нартай мессеж өгье. За тэгээд та нарын ч гэсэн ямар шүү мессеж сонсомоор байна. Санал хүсэлтээ комент хэсэгт бичиж болно. За энэс чинь нэг өдрөөс нэгийг гаргасан чи энэс нэлээх гарч ирсэн байна. За гарч ирснээр нь хэлэх болно. За тэгэхээр хамгийн ихний мессеж юу вэ гэхээр хэрэг ямар нэгэн зүйл өөрийн чинь хүслээр болохгүй байвал заавал болох гэж хичээсэн хэрэггүй. Магадгүй энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйлийг болохгүй дахин хичээгээд болохгүй байх юм бол орхи. Яагаад гэвэл энэ зүйл чинь үнэхээр болохгүй байна. Эсвэл цаг нь болоогүй гэсэн үг. Тийм учраас орчлон ертөнцийн даатгаад өгөх хэрэгтэй. Заавал ямар нэгэн зүйлийг хүчээр болгох гэсэн хэрэггүй гэж хэлж байна. За тэрнээс гадна тэр зүйлээ шин сартай өдөр бясалгал хийж манифест хий гэж байна. Магадгүй өөрөө хичээсэн ч гэсэн ерөөсөө болохгүй байгаа учраас дээрээс бас тусламж ирдэг. Тийм болохоор бүгдийг заавал өөрөө хийх гэсэн хэрэггүй. Дээрээс тусламж авч тэр зүйл чинь бүтэх магадaltaй учраас манифест хийгэрэй гэж гарч ирж байна. За тэрнээс гадна мөнгө санхүүгийн байдал чинь хамаагүй дээр болох болно. Яг энэ видеог үзснээс хойш ер нь жоохон анзаарахтай байгаарай. Тэгээд мөнгө санхүүгийн байдал чинь дээр болох үедээ эргэж энэ видео руугаа орж комент бичиж үлдээж болно. Яагаад гэвэл мөнгө санхүүгийн байдал чинь баталгаатай дээр болно гэж би хэлмээр байна. За зарим хүмүүсийн хувьд маш сайхан зүйл мөрөөдөж байна. Сайхан зүйлүүдийг бодож байна. Ирээдүйдээ холбоотойгоо би ингэн тийм гэсэн зүйлүүдийг маш их зургалтайгаар харж мөрөөдөж иж магадгүй. За тэр хүмүүст захих юм юу вэ гэвэл тэр мөрөөдлөө маш сайн нандинаарай гэж гарч ирж байна. Өөрийнхөө бодсон хүссэн зүйлээ хэн нэг нь битгий яриарай. Хэн нэгний сөрөг энерги орчихъя, саад орчихъя гэдэг үүднээс нь хэлж байгаа юм шүү за. За тэгээд яг одоо ямар нэгэн зүйл болохгүй байсан ч гэсэн, бүтэхгүй байсан ч гэсэн орчлон ертөнц энэ видеог үзэж байгаа хүмүүсийг өөдрөг байгаарай гэж захиж байна. За зарим хүмүүс нь хитрхи өнгөрсөн дээрээ очиж болж бүтээгүй зүйлээ бодож, зарим нь ирээдүрөөгөө очиж бас ирээдүйд юу болох вэ гэж санаагаа зовоож байгаа бол яг үндэ орчлон ертөнц өөрийнхөө анхаарал төвлөрөлтийг яг өнөөдөртөө хандуулаа. Өнөөдөртөө эргэж ирээ. Яг энэ мөчөд анхаарлаа хандуул. За зарим хүмүүс бусад хүмүүсийн гаргаж байгаа зам байдлаас болоод өөрийнхөө үн цэнийг алдсан байх магадaltaй байна. Үн цэнтэй байдлаа сэргээж аваарай. Чи бол үн цэнтэй. Бусад хүмүүс чамайг юу гэж хэлсэн гэсэн, чиний тухай юу гэж бодсон гэсэн тэр бол тэдний өөрсдийнх нь асуудал гэдгийг ойлгож хамгийн гол нь тэдний гаргаж байгаа байдал зангаас болж өөрийнхөө үн цэнийг битгий алдаарай гэж захимаар байна. За тэгээд дараагийн мессеж нь юу вэ гэвэл ер нь эргэн тойрондоо энэ 7 хоногт өөрийнхөө уулзаж уулзрах бүх хүмүүст хайраар дүүрэн энергийг түгээгээрээ хамгийн чухал нь өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна. Хамгийн сүүлд өөртөө хизээ зөөлөн хандсан, хизээ өөртөө анхаарал тавьсан гэдгийг бодож үзээрэй.
За тэгээд эдгээр мессежүүдийг чухалчилж хүлээж авах юм бол үр дүн ямар авах вэ гэдэг хэлэх чинь үр дүн маш гайхалтай, эрч хүчтэй амьдрал чинь сайхан зүйлүүд орж ирэх болно, орж ирэхдээ маш түргэн хугацаатай орж ирнэ. Тэрнээс гадна хамгийн чухал нь дээрээс тусламж орж ирнэ. За энийг бол дахиж баталж гарч ирж байна. Тэгээд бүх зүйл эцсийн үр дүн яг өөрийн чинь бодсноор, өөрийн чинь хүсснээр болж бүтэх болно гэдэг маш хүчтэй эерэг зүйл хамгийн сүүлд нь гарлаа. За тэгээд өнөөдрийн мессеж ингээд дуусгая. Маргааш ч гэсэн би чадвал оруулах болно. Та нар тэгээд санал хүсэлтээ комент хэсэгт бичээрэй.